Энэ үеэр мөрөө болон Юнон нарын нуруугаар хүүд орж эхэллээ. Мөрийг хөдөлж эхлэхэд Юнон түүнийг барьж аваад хэрэг орцол өгөж магадгүй ч яг одоо залуу эзэндээ итгэх ёстой гэв. Ужаан цэргүүддээ түүнийг устгахыг хашигчин тушаах үед цагаан могоо гарт 90 манай баатараас төлөвлөгөөг нь асуув. Хүү сэрмээ өрх зураа могооноос үнэхээр асуух хэрэг байна уу? Зүгээр тэнийг цавчиж унахаар төлөвлөж гэн гэлээ. Ганцхан хөдөлгөөнөөр манай хүү бүх цэргүүдийг нэг дор цавчиж өстөв. Ужаан дархан болон охид бүх цайны харсан зөвлөдөө хийж хөвггүй хоцорлоо. Цусан өрөө манаас техникийг дасан дайчин ашигласан гэдгийг санаад Ужаан үнийг ухаарч чадахгүй. Тэгэхээр дээд түвшний мастерч ийм хүчтэй байж чадахгүй гэж тэр үзэж байна. Энэ нь яг Ужааныг урсгаж байх үеийг шиг мэдрэмж төрүүлв. Ясагчин Жон Юкун байсан зархам төсвчийг өргөнших слайн төгсгөлзөө. Баруун хамгаалагчид хүн шархацныг тэр санав. Одоо цагт Ужаан ахих нь хүч хамгаалагчдыг орхиж үед нь дарамтж байсныг дотроо хүлээн зөвшөөрөв. Тэр өдрөөс хойш тэр ийм хүчийг мэдрээгүй бөгөөд одоо үнийг Юнонаас мэдэж байна. Одоо энэ тулаанд яшигцнаа мэдсэн Ужаан өвдөг сөхрөн манай баатараас эмийг нь үлдээхгүй. Тэрээр сэтгэгчдийнхээ гүнд хүүгээ аврахыг хүсэж байлаа. Тиймээс тэр соо чоны амины оронд өөрийн амийг өгнө гэдгийг мэдгэв. Тэрээр хүүгээ энэ хэрэгт ямар ч хамаарсгүй. Зүгээр л нэг жирийн хүүхэд гэж зүтгэв. Гэрч манай хүү манаас орсгол зүгээр сэлэн мөгөөг нь төлөө тахныг устгахыг оролддог жирийн зөвлөв. Химэнд хүүднэр асуув. Гинтсэн манай баатрыг харааж ихсэн бөгөөд үүний улмаас манай хүү түүнийг тэр дороо цавчиж өнхөв. Хүүрийнхээ толгой тасран унахыг хараад Ужаан өөр хэлэнгэр дүүрв. Энэ үеэр манай баатар тэдний асан хүмүүсийн гэр бүлд яг ийм мэдрэмж төрсөн гэдгийг дурдв. Манай гол дүр Ужааныг огт өрөвдөхгүй байсан бөгөөд удам тэнгэрийн манасын хантай тарж хоёрч хүсгүй хаагаа хүднэр хийв. Асар их өөр хилэн давтсан Ужаан өрөлж эхлэв. Гэвч тэрхүү чимээгүй тон манай хүү түүнийг бүрмөсөн цавчиж унахлаа. Дараа нь дархан түүнд манай садгчийг өнгөө өгөхөд ян гахаж хоцров. Дархан хэрв тэр байгаагүй бол өөрөө өгөх байсан гэдгийг хэлв. Тиймээс тэрээр энэхүү сэлмийг түнд бэлэг болгон өгч байгаажээ. Тэрээр багш нь сэлмийг зөв эзнээ олоосаа гэж хүссэн бөгөөд багш нь энэ шийдвэрт баяртай байх болно гэж хипж байгаагаа нэмж хэлв. Мөрийн Юноныг тат хоцсохгүй зүгээр л авах хэрэгтэй гэсэн бөгөөд Юнон түнд шин зэсэгтэй орсонд нь баяр хүргэв. Манда баатар эцэст нь хэрв бүгд ингэж зүтгэж байгаавал хүжин авъя гэжээ. Мөрөө анханасаа л авах гэж байсан. Гэдгийг нь хэлээд шавлан инээ. Сэлэм хитрхийн анхаарч татж байгаа тул манай баатар илүү энгийн хойгоосон бөгөөд дархан хүсэлтийг нь хүжин авлаа. Энэ үеэр дан овгийн гишүүн сэлмээр энэ чадвартай байна гэдэгт цагаан могоо итгэж чадахгүй. Тэрээр ирээдүйд түүнийг хэр зэрэг хүчрэх болохыг зүгээр төсөөч чадахгүй байлаа. Магадгүй сүдэргүй цочноос ч илүү хүчрэх болох бид. Урд дараалж байсан хэд хэдэн хүмүүс Юноны бүлгийг олж хараад түүнийг сачаан урсгалын засамжлагчдын дунд харагдсан нэгэн байна. Химээ хоорондоо шимждэж эхлэв. Тэд түүний дагалдагч болон бие хамгаалагч хоёулаа эмэгтэй хүн байгааг анзаарч улмаар түүнийг хүүхэмсэг ирвэн гэж дүгнэв. Нэг хүн түүнийг яагаад хүлээн авалтад ирснийг чангаар гайхаж байхад өөр нэг нь түүний тулааны оршиг ямар байгааг аль хэдийн төсөөлж байна гэв. Түүнчлэн зарим бүсгүйчүүд түүнийг шигтэж байгааг анзаараад өөр нэг нь эхлэхээс өмнө аль хэдийн яригдчихлаа гэж хэлв. Тэд амьдралдаа ямаг шиг энэ царай хүү хизээч харж байгаагүй гэдгээ дотроо хүлээн зөвшөөрөв. Үүдэнд бичээч нар Юнон дээр ирж түүний хэн болохыг асуув. Манай баатар өөртөө идэвхтэйгээр өөрийгөө сачгийн дан овгийн залхуумсрагч хэвхээ мэдгэвчээ. Зүрхэн гал урсгалын дотор Сёжин дан овгийн залуу эзэн эцэст нь ирсэн тухай мэдээ хүжин авав. Түүний өмнө сөгсөн мэдээлэгч манай гол төр өглөө эрт бүртгүүлээд шууд байр сох газартаа очсон гэж илтгэвчээ. Сёлхян ахмагийнхаа өшөөг авахын тулд түүнийг дараа устгах төлөвлөгөөтэй байгаа тул энэгийг одоохондоо амраг гэж бодсон шидэ зөв. Тэгээд түүний бодол өнгөрсөн үе рүү нодож ой дайцтайгаа ном бариад зогсож байсан үеэ санав. Хэн бэлээ? Маг бол түүнийг дэрэмжтэй саварсан хүн байлаа. Өндөр албан тушаалтны татвар энэ байхтаасын хол хүнсэндээ санаа зовох хэрэггүй байв. Гэвч тэрээр нэг л өдөр гинт нас барсан тэрхүү эрийн ховд ертөөжний тоглоом байсан юм. Түүний тулааны урсхийн ном цөвлөх дуртай байсныг мэддэг тул тэрээр нэгийг нь гартаа оруулж яваад шинэ амьдарч ихсүүлэхээр цогтжээ. Яг тэр өдөр тэрээр инхвтэй таарсан байна. Тэд татнасаж инхүү түнд өөрийгөө хамгаалж чаддаг болоход нь туслан тулааны урсхийн анхан шатны мэдлэгийг зааж өгчээ. Эдгээр анхан шатны зүйлийг сурсны дараа тэрээр хулгайсан номноосоо улаан шинхүү бадгатуулж техникийг содж эхлэв. Гэвч түүний бие бишгүй өвчнөө улмаас муудаж эхэлсэн тул ад жаргал түүний тавьсан биш байлаа. Түүнд их хугацаа үлдээгүйг ухаарад тэрээр инхүү зовоохыг хүсээгүй. Түр түүнийг орхин явахар шийджээ. Тэр түүнийг ийм байдлаар харахыг хүссэнгүй. Цаг хугацаа өнгөрч явандаа инхүүтэй хар сэлмийн урсгалын мастер болсныг тэр дуулав. Уг нь тэр өөрөө орондоо хүлэвдэж өглөө хүлээж байсан юм. Төгсгөжгүй өвдөлтийг төсөөлхийн орон заримдаа өвхийг ч хүсдэг байлаа. Гэвч инхүүгээс гараа татхад бэлэн бишээсэн тул тэр өвхөж зүрхээсэнгүү. Азар нэг өдөр инхүү гэлжиний хамт гарч ирэв. Инхүү гэлжин Сёлиг авиаслаг эмэгтэй байсан ч одоо өвхөж явахаа хэлжээ. Гэлжин түүнийг эмэгтэй биеэр ян загварын тулааны орсоо хичээснийг тайлбарлаад сүнс босон логикийн эсрэг хүч тул байгалийн замаар хүж ирнэ. Тэр эмэгтэй сургуульжсэн тулааны орсгийн хаа ишлэлүүдийг уншихыг тушаав. Салжин уншиж эхлээд
10 минутын дотор дуусгасан. Үүний дараа гэрчин түнд улаан сянхан шатаж буй дүрсний техникийг эмхтэй биеэр ашиглах боломжийг олгох шин. Улаан сянхан шатаж буй дүрсний техник гэх техникийг зохиож өгөв. Дараа нь аннасыг наварсан талархаж сэн зүрхэн галын урсгалыг байгуулж эвсэрч нэгджээ. Энэ нь энхүү болон түүний хооронд хуучин галыг тэхэн бадрах байх гэж тэр бодов. Гэвч энхүү түүний зөвхөн авьяасаас нь болж хайж авснаа ичлэхэд тэр гайхаж хоцров. Тэр түүний төсөөж яснаас ч илүү холдон утсан байлаа. Гэсэн ч өөрөө төрүүлж ясан учраас түүнийг буруутгах хэрэг байхгүй гэдгээ тэр мэджээ. Гэвч үүний зэрэгцээ өөрт нь олцсон хоёр дахь боломжийг Дими өрхийг хүссэнгүй. Өдөлгүй тэртэй хар сэрмийн урсгал суурсан тухай мэдээ хүлээн авлаа. Тэгээд тэр өдөр дан өвгийн залхамжлагчаас өшөөгөө авна гэж өөртөө тангаарчээ. Одоо цавт Сиан энэ мөчид юуныг устгахаас өөр юу ч хүсэхгүй байгаахаа. Ухаан дахин шүдээ зохиоловч түүний хэдийний гэрээлийн 1-р түвшинд хүрснийг мэджээ. Өөрийнх нь улаан сянхан шатаж буй дүрсний техникч түүнийг ясхад хангалтгүй гэдгийг тэр гадагш жаалаа. Үнээс болоод тэр хүлээн авалтад зөрүүлж манай хүүч болтох боломжгүй онцгой зүйлийг бичжээ. Өөр газар юунын бясалгал хийж гин. Түүний цагаан могоо сүүлийн 2 цагийн турш саад болохыг оролцсон ч тэр огт хөдөлсөнгүй. Энэ залуу насандаа яаж энэ төвлөрч чаддгийг могоо гайхаж. Магадгүй түүний залуу насандаа ирэж чадсан хөвшин хүн байх гэж сэжиглэнэ. Манай гол дүр дотоод сэтгэлдээ нэгэндээ чинтэй тусчж байна. Хид хідэн тогтцохоо сольжсны дараа тэрээр устгах биш кинихийг ашиглав. Гэвч өрсөлд хүчин ногт зурагтаагүй үлдэв. Үүнээс болж манай залуузаар торгүй цэнхэр цөөрмөн техникээр устгалыг бүрэн ашиглах боломжгүй болов гэж гайхна. Тэр өдөр нэг дор дасан хүнийг устгах чадсанаа санаж байсан ч энэ нь түүний хүчний дөнгөж тал нь байв. Хэрэв техник анхны хүчээрээ байсан бол түүний өмнөх амьдарчтай ашиглаж байсан агуу хүчний техник гэдэг энергийн хяналтын техник шаарч хатай байх байлаа. Устгалыг бүрэн хүчээр нь гаргахыг хүсвэл түүнийг эзэмших ёстой гэж тэр шийджээ. Гэвч агуу хүчний техникийн нэг онцлог нь эдэмхий хүч бөгөөд үүнийг оролдох үед ихэнх хүмүүс шууд өвдөг. Үүнийг үл харгалзан өмнөх амьдарчтай байсан хүчний төвшөнд хурдан хүрч чадна гэж итгэж байна. Энэ тухай бодоход манай баатрийн нэг хэсэг сэлэм ашиглахыг хүссэн хэвээр байсан ч тэр замаар явхаас татгалзав. Одоогийн энергийн хяналтын техникээрээ тэр устгалын мөн чанарыг гаргаж авч чадсан. Энэ нь сул байсан ч техник нь сэлмэнд тохирохгүй байгаа учраас сул байна гэдгийг тэр мэдэж байв. Үүнийг ухаарад юнон бодит байдалтай нүдэ нийтэл нүүрэн тэрчгтээ эрээчин зөргцэн байлаа. Тэр мөрөөд нүүрнээс нь тэдгэрийг арилгахыг хэлэхэд мөрөө бэрээ барьсаар ишвэж татав. Тэр сандрын түүнийг үнэхээр унтаагүй байсан уу гэж асуухад тэр толгоогоос хэсэрлээ. Юутай ч тэр хоёр зөнгөнд бэлэн болсон гэж найдаж байна. Мөрийг идэвхтэйгээр толгой тохиж бэлэн гэдгийг хэлв. Гэвч босхоос өмнө юнон түүнээс залуу зортоо хэдий болч татны найз шигээ үзэх гэж байгаа юм гэсэн. Мөрөө бухимдан. Энэ нь яагаад түүнийг зоож байгааг тэр ойлгохгүй байв. Юнон хамгаалагч нь түүнтэй ингэж харьцуул хинч түүнийг нухацтай авч үзэхгүй гэж хашгираа хариуц өгдөг. Мөрөө хэнийг нь түүнийг нухацтай авч үзэхс хэн юнод ямар хамаатай юм бэ гэж маргав. Гайхалтай нь манай гол дүр энүүний буруугүй гэж хэлсэн нь мөрөөг энүүний ташиг барьж байна. Химэн улам бүр бухимдуулв. Тэгээд манай залуу зорт өвчтүүдийн аваа түүний тухай юу гэж бодох нь хамаагүй учраас тэр буруу намын урсгалын сул дараачдын хажууд болгоомжтой байх шаардлагагүй гэдгийг тодтогв. Төгсгөлд нь юнон тоглоомсогтоор хариугаа арга дахин авна гэж биерийг авахд мөрийг хөшиж архив. Хөржинчид өөр амьсгал оруулахаар тоглож сачааны хүлээн аваад эцэст нь хэллээ. Тоглолтын дараа Сионэжтийн үгээ хэлэхээр ураг шалгав. Энд цөвзөрсөн хүмүүр сачааны хүлээн авалтын зорилгыг аж хэдийн мэддэг гэдгийг тэр итгэжтэйгээр хэлв. Энд тэр шууд гол зүйлдээ орч хүмүүр биенийхээ хүчийг хулгайлж өөрийн нэрх мэдлээ алдах эрсдлийг хүлээхээр энд цөвзөрсныг зарлав. Оролцогчид тулааны урсгаар өрсөлдөн гэж тэр нэмж хэлв. Тэгээд уламжлал ёсоор өвчийн тулаан хийхийг зөвшөөрдөг. Оролцогч бүр өөрийн хүслээ бооцоо болгон бичиж баримт бичих гарын үсэг зөрөх ёстой. Тиймээс эцэст нь ялагч бүх зүйлийг авах болно. Ялагч нь 5 жилийн турш эрх мэдлийг атах бөгөөд зүрхэн галын урсгалын өдөртөвчийн хувьд ямар нэгэн санал зөрчилдөөн гарвал тэр тэдний ялалтыг баталгаажуулна. Дүрм зөрчсөн хэнийг ч эсрэг тэсрэгч гэж үзэж зохисоор шийтгэн гэж тэр анхааруулав. Дүрмийг тодорхой болгосны дараа Сиасан энэ жилийн хүлээн авалтад оролцож буй хүндэт хүмүүс рүү төрөв. Тэдний донд 9 зэрэглэлийн сэлэмгэгчдэг мастер-майн иш сан байлаа. Оролцогчид түүнийг буруу номын 6 агуу өдөртөвчийн нэг гэж шууд таньсан бөгөөд нэг нь бүр түнтэй ядч нэг удаа уулзах нь сэлэмчний хувьд мөрөөдөл нь байсан гэв. Үүний зэрэгцээ мөн дотроо жумалцсан. Манай залуу лорд хэдийн нэг гэрээлийн 1-р төвшөнд хүрсэн тул юнон түүнийг хичээж байгааг хүлээн зөвшөөрөв. Тэрээр өөрийн лордын охин хүүхдтэй хамт ирсэн бөгөөд өнөөдөр тулааны урлагийн гайхалтай үзүүлбэрүүдийг хүлээж байгаагаа тоглоомчлоор өглөв. Дараа нь Соломонийг өвчийн тулааныг хянана гэдгийг зарч энэ тэнцэнд орцохыг хүссэн хэн бүхэн түүнээс зөвшөөрөл авах ёстойг мэдэгдэв. Хүлээн авалт албан ёсоор өвчгöd олон тооны дайчид зөвшөөрөл авахар гараа өргөв. Тэдний дундаас нэг нь Майныг өөрийг нь болон Юноныг өвчийн тулаан хийхийг хүсв. Энэ дайчин бол тай хар сэлмийн урсгалын хуучин өдөртөгч. Энэхүү магийн өвхөн чанхуй магаас өөр хинч биш байлаа. Цайхуугийн хэн болохыг мэдээд мөн энэ нүшээ өвчтөний тухайн юм болов гэж гайхна. Энэхүү дан овийн хүмүүс тгсэн гихцөө яриг санахад энэхүү бүх урсгалын дундаас хамгийн хүчтэй дайчдын нэг гэдгээр алдартай байсан юм. Гэвч Жиан хүй ураг шалхан тайвал хар сэлмийн урсгалын залхамжлагчийн хувьд манай гол дүрийг дуудаж эцгийнхээ өвчин өсвийг авахыг хүсэж байгаа мэдэгдэв. Энэ үеэр олон хүний дунд зогсож байсан мөрийг дан өвийг
хамгийн түрүүнд дайрсан 50 хар сэлмийн урсгал байсан гэж үгшинч. Үнэн түүнийг хит чанга ярихаас нь хортон зогсоо. Маян чанга үед манай баатартай хүүхдийн тулаан хийх зөвшөөрж олгосноор хоёр дайчин дижээрөө шийдв. Үүний зэрэгцээ энэ хоёр манай хүүхд тусдж байгааг хараад иш тогтолж эхлэв. Түүний тулааны уршгийн чадварыг хосгүй гэж цордгийг тэр мэдвч. Одоо тэр түүнийг үнэхээр царайлаг харагдаж байгааг хүлээн зөвшөөрчээ. Энэ хүүгийн хариу үйлчлэгийг ажиглаж би мөн түүнийг хичнээн баяртай байгааг анзаарсан ч хэрв юунын тулаанд яригдвал тэр дутхгүй сэтгэлээр өнөх холно гэдгийг ухаарав. Энэхүү өвчийн тулаанд зөвхөн тэмцэгчдийн дагаж төчид болон хамгаалагчид оролцохыг зөвшөөрнө гэж мөн зарлав. Түүнчлэн хариуцсан товцооны хэлбэр байхгүй бөгөөд оролцогчид өрсөлд хүчийнхөө бууж өгөхийг үл тон зорих хэрэгтэй. Ажт талаас татгалцсан хариу сонсоогүй. Туж маян киднийг хамгаалагчид болон дагаж бичтийн хаханд тавтаж болно гэв. Дараа нь тэр манай гол дүр рүү эргэж хамгаалагч авчирсан эсхийг асуулаа. Юнон авчирсан боловч тэдний хөндлөнгөөс орцогдох бодолгүй байгаагаа хэлв. Тэрээр нэг өрсөлд хүчтэй нүрт толсон ч гуравтай нүрт толсон ч үр дүн нь ижил байх болно гэж батлав. Энэ мэдээлэл нь эсрэг ташийн багийг уурлуулсан нь ойлгомжтой. Гэвч мөн түүний зэрэгт дортой гэдгээ хүлээн зөвшөөрөв. Ингээд эсрэг талынхан зэвсгээ суугачнаар тулаан хүлээ. Харт солилцсны дараа чанга хүүгийн баг жагсаж чивийн сэлэм яган туяа цацруу чиглэв. Сэлэмний туяаг харсан олон түмэн довтлон шовгдов. Нэг нь бол хар сэлмийн урсгалын өдөртөгчийн онцлог болох хар сэлмний авар гэж ашиглахад нөгөө нь чайныг тавьж хос сэлмийн техникийг эзэмсэн болохыг зааж өг. Чайныгийн хамгаалагч болон дагалбагч манай баатарчдаа нэгэн зэрэг тодтолгоо хийлээ. Энэ хооронд чаймын өрөө дараа нь манай хүүг хос сэлмээрээ устгахын тулд боломж хүлээж хойсов. Гэвч өртөө ганцхан секундын дотор түүний хоёр хүн хоёулаа үүнд нэрвүүлв. Хүмүүс хоёулаа яаж унсныг гайхан галмаарч байтал нэг нь тэдний хүзөөнд өхрийн өсөн зүү зогцсныг олж харав. Маянч дүнгэж сайн нүдээр утсан зүйлдээ итгэж ятан байлаа. Үүний дараа юуны өрсөлдөгч рүүгээ ирэж намайг хэр удаан хүлээж ирэх гэсэн бэ гэд унтахаас минь өмнө хөдөлгөж шаардав. Чайхи өөр амууга барьж ятан. Манай баатрын толгойг авахар улаарна. Тэр эцэст нь давталсан чаартах үед өнөн аж хэдийн нүднээс нь дарсан ч чон хөвөө цачирдав. Манай баатар түүний ард хаж ирээд дан омог руу халтсан хүмүүсээс хоёр нь ижил сэлэмний авраа эзэмшиж байсныг санаалав. Нэг нь чивийн эцэг, нөгөө нь таримуус байжээ. Гэрч манай гол дүрчээ хувь тэр хоёрын хананж хүрэхгүй салдаараа гэж үзв. Чиа нуурсан ч бүх зүйл ингээд дуусч байгаад итгэж чадахгүй. Мохортол орно. Энэ хооронд тулаан нөхрээд 10 гаруйхан минут өнгөрч байгааг цугласан олон анзаарав. Тэд юунын дэндүү хүчтэй байна уу? Эсвэл чамайг хэтэрхий сул байна уу гэдгийг ялгаж салгаж чадахгүй байлаа. Чаахуу өөрийгөө зүүнд зогтсон гэдгийг дараа нь мэдэв. Тэр өшөөгөө авч чадаагүй дээ биш. Эцгийнхээ нэр хүндийг унахсандаа ичиж байлаа. Гэсэн ч тэр хамаг хүчээ шахаж сэлмнийх нь авраа улам ширүүсээр тас хар өнгөтэй болов. Хоёрсон сэлмтэйгээ чивээ эцгээсээ илүү гэдгийг батлахын тулд манай гол дүрдүү дайрав. Хүн бүрийн гайх ширлийг төрүүлж манай баатар авар шингэсэн сэлмийг нүцгэн гараараа төвөггүй барьж аваад хипэн хэсэг болгон хоолов. Цөвөрсөн олон хүнд огт итгэж чадахгүй байлаа. Хажуунаас харж байсан мөрөө одоо юунд ч хайхаа байсан гэж хашигнах бөгөөд "Юунэ энэ үед ялагдсан" гэж төсөөлөхгүй бай. Өрсөлдөгчөө ялагдсан хөвтгийг харсан манай хүн анханасаа чайн мэд зөөлөн хандах багтай байснаа санав. Гэвч хөх эвэрт цагаан могой хооронд хорцсны дараа тэр хүний хүүл дээрээ зогсож чадна гэж хизээ цансангүй. Азмаарсан голны дундаас мөнгө хар барих техникийг энд харна гэж цансангүй. Химэн дуалдав. Дан амаг хорц нууц зэвсэн хэрэгжихийн тулд бежийн өсдөг эсвэл гараа хатуурдаг гэсэн цов яриа байдгийг гэж тайлбарсав. Гэвч түүний харсан зүйл бас манай гол дүр нүцгэн гараараа сэлэн буюу ирээд зогсоосон явдал байлаа. Дотроо янун энэ бүхэн зууны хайрс хэмээх авар хоёрны ач тас гэдгийг мэдж байсан ч үүнийг задлах бодлогүй байсан тул зүгээрс мөрөө авчив. Дараа нь маяг өөрөө болон хартфайр урсгал инээний ялалтыг баталж байгааг зарлав. Одоо өргөжлүүлж хүү эсвэл цогсоох уу гэдгийг тэр өөрөө шийдэх хүлжээ. Манай баатар өргөжлүүлэхийг сонгосон бөгөөд энд байгаа бүх хүнийг нэгэн зэрэг талаан дуудах зөвшөөрөл өгсөв. Олон түмэн хэлэх үггүй болж CR-хэд уурсав. Ямар ч байсан эцсийн үр дүн ижил байх болно гэж энд хэлв. Одоо талбай дээрх дайчин бүр яны төвчлөө уурж эхлэв. Тэдний нэр төр гүнзгий шархатсан мэт санагдана. Гүнзгэн өртийн дараа бүгдийг тулаанд дуудсан тэрхүү сагсуу эрийг өөрсдийг нь дөрмжлөө гэж үзээд мөсөн өмгийн их зантай өчүүхэн залхамжлагч гэж дуудаж эхлэв. Үүний улмаас тэд түн сачааны жинхэнэ дайчид гэж химбэ гэдгийг харуулхаа шийджээ. Гинт солон өрөх шалхан олныг нам гүн болох. Сачааны найр бол танхаарагчдын ухаангүй задан биш гэдгийг тэр тайлбарлав. Мөн энэ цуглаалт нь хойч үеийн тулаанчид өөрсдийн өрсөлдөлийг төлөөлөн хүрч чадал, ур чадвараа харуулах арга хэмжээ гэдгийг бүгдэд санаалав. Тэрээр цохим дагуулагчийн хувьд хэн нэгэн дүрмийг үл консорч дураараа аашлахыг төчгүй гэдгийг хүднээр мэдэрдэг. Гай хоштой мон гэрээд ихсэн бөгөөд салан руу хандан заавал ингэж хатуу байх хэрэг бий юу гэж асуув. Тэрээр даншингийн залхамжлагч юу чаддгийг чин сэтгэлээсээ харахыг хүсэж байгаагаа илэрхийлв. Шалан эсэргүүцсэн боловч монг түүний яриаг тасалж хэрэг байдал хяналтаас гарвал өөрөө бичгийн оролцсон гэдгийг санаалав. Тэрээр дөрвөлдсөн ч түүний шийдвэрийг зөвшөөрөв. Үүний дараа монгдан өмгийн нууц зэвсгийн техникийг олон хондоо талшихад нэн тохиромжтой талаар тунгаан бодов. Гэвч хэдэн зуун дайчид талбайд нэгэн зэрэг орж ирвэл биедээ саадуулахаас цаашгүй гэдгийг тэр тэмдэглэв. Тэрээр манай баатарт нэгэн зэрэг толдох өрсөлдөгчдийн тоог хязгаарлах бөгөөд тэднийг өөрөө сонгож болно гэж хэлв. Монг мөн түүнд ямар нэгэн өөрчлөлт оруулахыг хүсвэл чөлөөтэй хэтхийг зөвшөөрөв. Гэвч энэ өөртөө итгэвчтэй
инээн сэрж энэ зохицуул зүгээр байна гэж тайван хариулв. Сүүлд нь Монг бүрмөсөн алмаарч өөрөө зөс сонголт хийсэн нисгтээ эргэлзэж эхлэв. Эхэндээ тэр хідэн үеийн дараа оролцогчид янангийн өхрийн мөсөн зүүнний эсрэг тактик боловсруулна гэж бодож байжээ. Тулаан чи түүний нууц зэсгийн техникийг нэг харчих бол тэдэнд боломж гарна гэж тэр итгэж байв. Гэсэн хэдий ч нэг цаг хүрэхгүй хугацаанд манай гол дөр оролцогчдын тал гаруугийн чагсаалаас гаргажээ. Тэр өхрийн мөсөн зүү болон эр барих техникээс өөр ямар ч арга мэх хэрэглэсэнгүй. Гэсэн ч соригчдын нэг нь арай гэж эсэргүүцэж үзэж чадав. Маяг манай хүүгээс тийм их дотоод энерги хизээч мэдэрч байгаагүй. Тэг яаж юм хүчтэй болсныг ойлгож чадахгүй байлаа. Тиймээс маяг энержиэрээ байвал найрыг цааш өргөжлүүлэх боломжгүй гэж дүгнэв. Энэ хооронд оролцогчид зөвхөрөнгөө баран зүгтэж бууж өснө болон энэ найрыг дуусгаснаа чангаар зарч эхлэв. Гинт Перо ороос нэгэн дайчин ураг шалгаж газар дэвсэн хүн бүрийн анхаарлыг татав. Энэхүү бололтой ирж чабан гурсгал дараагийн ээлжинд манай Батлыг тулаан дуудах болно гэж мэдэгдэв. Мөн тэрээр өөрөө болон түүний хамгаалагчид хангалттай тул бусад урсгалын төсрөнд хэрэггүй гэж нэмж хэлв. Тэр манай залуу эзнээ ганцаарч хэлсэн тоглолт ингээд дуусныг дарж өөрийгөө чабан гурсгалын залхамслагч Чонганго гэдгээ ихчлээ. Дээрээс мөн бусад бүх сархичид зогтож яхад зөвхөн Чонгангоныг эсэргүүцэн гарч ирснийг ажиглав. Хэрэв манай Батлыг ялах чадвартай хүн байгаа бол тэр нь чабан гурсгалын хам байх ёстой гэж тэр таамаглав. Маяг юунээс татгал цацж байгаа эсхийг асуухад тэр зүгээр толгоос хэсрэв. Дотроо манай хүү чаныг сонирхолтой ир байна гэж үзв. Үүгээр маяг тулаан ихснийг зарсав. Манай Баатар зүүнүүдээ шидсэн ч чон бүрийг нь хааж тэдгээр нь газар руу ямар ч аюулгүйгээр дуугаран өнөв. Чон манай гол дүрийн бүх тотлоог ницаасныг хараад мөрөө болон өнөө хоёул алмаарчээ. Тэд чоны эрс модны холт шиг хураашиж хагарсан байгааг анзаарав. Маяг түүнийг биеийг хатааж өмшгэн. Болцсон болон эсийг үлэмж бэхжүүлдэг эртний модны биеийн техникийг хэрэглэж байгааг ажиглав. Одоо ями үүнд хэрхэн хариу барих вэ гэдэг ганцхан асуулт үзлээ. Яг тэр мөчид манай дайчин харах хөө сүүдэр хөдөлгөөний техникийг ашиглан өрсөлдөгчөөс маш хортон болцсон тул Монгны хэсэг түүнийг харж чадлагүй төрөлдөв. Түүнчлэн Монг манай залуу эзний хөнгөн хөдөлгөөний техникийг эзэмшсэн эсэхэд гайхаж байлаа. Техникийг ашигласны дараа манай Баатар нэг өрсөлдөгчлөө зөхөрдөгч духан дундуур нь зүү зав. Хоёр дахь өрсөлдөгч нь шууд хойш гулсан бөгөөд хангалттай хүч гаргавал энэ биеийг сэтж болохыг манай Баатар тэмдэглэв. Нэг өрсөлдөгч урандаа юунэлөө шууд дайсан ч манай хүү тэр хүний амийг барьж хоруугаа татгшин чихв. Тэр өштэй инээн сүгэлж энэ өрсөлдөгчийн хишин биеийн бусад хэсэг шигээ хатуу болов гэж гайхав. Дараа нь тэр хиш рүү зүү зааж өрсөлдөгчийг онгоо. Манай залуу эзэн хижийг нь ямартай ч тасгалжуулж чадаагүй нь харамсалтай гэж бодов. Дараа нь 3 дахь өрсөлдөгч болгочхон түнлүү дайрч цохиж төхийг оролдов. Довтлохоноос болцсны дараа манай Баатар өөрийн техникээр хариу зөхөж Чонгангийг газар тунхав. Гэвч манай хүү зөхөжтөндөө дотоод энерги шингээсэн ч Чоны биеийг сэтэж чадаагүйгээ анзаарав. Чон хариу зөхөх үед манай хүү хүзүүнээс нь дайрч чанга зөөрөв. Манай Баатар Чонгангийн хүчтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч үнэхээр чиний чадах бүх зүйл энэ үү гэж асуув. Тэр Чонганг зөвхөн зүзан ярьсандаа найдаад яж чадна гэж үнэхээр бодсон уу? Хэмээн асуув. Мөн чамд үзүүлэх ингээд дууссан уу? Эсвэл одоо шууд хасагдах уу гэж асуулаа. Чонган гэжтэй инээж манай хүүг үнэхээр бүх зүйл ингээд дууссан гэж бодоо юу хэмээн хариу дайрав. Тэрээр энэнийг өөрийг нь барьж авахыг хүлээж байснаа ичлээ. Тэгээд манай Баатрын гараас хатгатаа Чон одоо эртний модны биеийн техникийн жинхэнэ хүчийг харуулна гэж мэдэгдэв. Чонганг инжирэн гурсгалын багшин түүнд энэ техникийн нууц ур чадварыг зааж хорвоо ертөнцөөс нууцлах хэвээр харуулж байсныг санав. Хэрэв үнийг хэрэглүүл өрсөлдөгчөө бүрмөсөн устгах хэвээр гэж багшин түүнд даалгасан байжээ. Одоо өнөө цагт Чон хөмсрүү зангидан тэрхүү техникийг ашиглах төгс цаг нэн гэж үзв. Үгээр тэр нууц ур чадвар басах энерги шингээх техникийг гаргаж эхлэв. Чон манай Баатрын хамаг дотоод энергийг сорж түүнийг хатаж өгүүлнэ гэж мэдэгдэв. Гэвч манай гол дүр санаа алдаад хэрэв би Чонгангийн оронд байсан бол хизээч ингэхгүй байсан гэж хэлв. Одоогоор энэ манхагийн дараагийн бүжгүүд хараахан нийлэгдээгүй байгаа тул шинэ хэсэг гарамгц та бүхэнд хамгийн түрүүнд хүрэхээ амлаж байна. Бидний бүтээлийг дэмжих хүсвэл гэрхцэн дэх төрийн банкны данслуу хандиваа ичгээгээрэй. Үдсэнд гүнээ баярлалаа. Лайк дарж сувглоо маань бүтгүүлж дараагийн гайхалтай бүтээлийг гэсэн ядан хүлээж аваарай.